Зохиолч Дамбын Түрбат. Дамбын Түрбат нь Дундгуй аймгийн Сайхан Уваа сумын нутагт төржээ. Тэрээр 1990 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1998 онд Нацаг доржийн нэрэмжит шагналыг тус хүртэж байжээ. 1980-аад оноос эхлэн уран бүтээлээ эхэлж, Улаан жигүүр, Хүслийн тодтгол, Зүрхэн тарин, Цог хэмрийн зүг, Цог хэмрийн цог зэрэг шүлгийн төвөр, Хулганы зиндаа, Мэт шүтэх цаг, Нар зөв сэтгэл, Үхэр унсан бурхад, Могоон чуулган, Морин зэрэглээ Хонин холбоо зэрэг романыг туурвжээ. Энэ удаад та бүхэндээ түүний Зулын 25 өгүүлгийг хүргэж байна. Мөнөөхөн бужигнаж байсан залуус тархан одов. Гэрийн хоймор ханхааж намрын тал шиг уйдаан үлдлээ. Би өвлийн идэж төхөөрж өгсөн залуусыг далд орон ортол овоон дээрээс харж суухад цээж эзгүүрэн хоосорч хизээ ийм мундаг ир болно доо гэх бяцхан гонигт автна. Миний ийм шүтэн болсон эрсэд манай хонхрынхан ам муутай байдаг юм. Дог эдэлдэн дэрмэн гэж шовлдсон шар залуу харахад хэмэрлэг нэгэн бом боловч хазаарын солиотой эмээлийн хинэтэ гэж хүмүүс шивэр авир хийн. Саахалтын бужаа чуханц хүртэл түүнд дургүй муулна. Энэ зун ганц хүн ганган цагаан ихнэрээ дагуулж ирэхэд шүнжин хөзөрдөж хонжилтэй. Үүрээр мордохдоо манер хөзрийг нь туучгач. Хүүн үгүй би хөзрөө хурааж аваад л өнөнд тавчуулсан юм да гэхэд хэнцэр ихнэр нь миний мөр төшөж ирээд л болсноо нэг их сонаас юм а химээвэл за тэр. Гэхдээ тэгэхдээ л үннээс суглаад ханцуулчихгүй юу да гэж бужаа чуганц дорн нотолжээ. Гэвч дэлдэн дэрмэний үхрийн гэдэс шувтрах адууны шатай чихэх сэлт бол нүд ирмэх зурд бүтээх ажил. Ижи хүртэл магтсан юм чинь. Тэр болгон сонсоогүй магтаал үгэнд цочсон мэт мемрүү сэрмитэл харснаа масайтал инээж үгүй шоронгийн хатаас болволч хоолтойгоо шүү гэж хэлээд ижид ханг загнуулсан ч би. Түүнийг дагуулж давхидаг нь шов гандыгаа бодвол их юм үтсэн толгой. Дуган нусны ар ингэрт байх хуучин төгөргийн хийдийн туйрнаад төвлсөн бригадын төв дээр хідэн шавар таксиг зүгээр байлгадаггүйр. Баяцуулын байшин хэмээн нэг нүдээр үзэхгүй агаад цоож цуургыг нь сууг татаж цонх хаалгыг нь нэвдэж орон туурганы эсгийн эмээлийн мод тэсгээдэггүй юм. Орон шоронд орсон нь ч би. Гэвч манерийн үхрэн дагзан дунд алхаар нэг удаа цохоод нам унгах эрдэн бол хосгүй. Уур савсуулан өвчхөөхний өнг зарцаагүй байхад мөчлөх сэлт бол гарт нь орчихсон л ажил. Мань хоёр манай өвлийн ич болох хар гунж сувай хэргүй 3 хоног үдийн хууст эд бад хийж өрхөв. Хонь гаргахдаа намайг дуудаж хөлийг нь татаж бай гэсэн боловч би очиж зүрхэлсэнгүй. Бүр амин гарсан хойно өвчүү түшиж бай гэсэн чи би хүрсэнгүй билээ. Ижи минь өмүүдийн хэр банд зүрх муутай химээ намайг өмөрөхөд шовго. Муу чир болдоо гэж хаахалзан шар халзан иргэний өөх алгалсан өвчөөг хэр хийтэл хатахад өөрийн ирэхгүй нүд буруулан гэрийн араар орволоо. Хэ байг сүнсэн зайлчхан гэж ижи ханайл намайг өмөрөх сонстов. Энэ шар халзан ирэг намхан дэнсэн мал байсан юм. Хорооны ингэрийн нөргсөн шар бууцан дээр би бишгүй олон удаа морь болгон унаж бүх болгон барилдаж өссөнсөн. Евро говийн ганц гэрийн ганц хүүхэд гэдэг амтан уйдаж гүйцдэг юм. Эл ганцаардлыг мартагнуулан наадаж тоглодог нь мөнөөхөн иргсэн. Хээрийн бэлчээртж хорооны нөмөртөж чимээгүй хэвж хөвтдөг айдуу зөөлөн амтансан. Ийм бодохтол самсаа шархирч нүд аяндаа чийхтэн шар халзны хэвтэж байсан бууцны хормыг харав. Анхны цас хайлмаг туулан налайж асан хэвтэр нь бүлээнээрээ атал тэр одоо дахиад хизээж төргөхгүй. Ахиад хизээж майлахгүй болжээ. Түүнийг гэж сэрэлгүй хэвтэж байхад нэжи. Миний хүүгүүгээрээ шар халзнаа барай дээр гэхэд би чавхтан очоод хүзүүдэж авсан юм. Гүйхүүр хэмнэ. Өнөөл сурсан зангаараа ноолж ноцолтох нь гэж бодсон болтой чимээгүй босож дуулууртай явсаар шовгын чанга гарт орж үлээ. Шовгын бүдүүн бахим сарвуу
суугад савных нь өсгөө арьснаас яз атхан дээш нь харуулхад энэ чинь одоо юу болж байна гэх мэт над руу харж байлээ. Гэвч тэр нүд надаас үл салхаж миний хөө гидс хийх түмхэн аваад ирээ гэхэд нь гарсангүй. Ижи өөрөө орж ирэн гидс гаргачихад байхад чинь чи яачих вэ хэмээн уцаарлангуй хэлэхэд нүдгүй мэм намайг өмөөрөн Даниэлх амьтан дуулаа үзүүлж аахнав дээ гэлээ. Мэм хариу хэлсэнгүй гуйлан төмбөнгөө гэлэлцтэл арчаад сэвхийтэл гарч одов. Нүдгүй мэм хүнжил доороос буурал толгоогоо цохуулган миний банд үзэмэд хэмээн модон тагштай үзмэд өхөөлөө. Энэ бол нүдгүй намайг ихэд хөндөж буй хэрэг болоо. Нас 80 гарсан тэрээр намайг мэдээ орохдол нүдгүй нэгэн байсан агаад харин би ам барих ач хэмээн намайг хөөрдөж надаар нүд хийж айл хунраар ордог байж үлээ. Сүүлийн хэдэн жил сүрхий дорорж хэвтрийн хүн болжээ. Ижи өглөө сэрэхтэн аяг үзм хийж дэрэн доогор нь шургуул хагаад үзм маань хоёроо хүлхэж өдрийг барна. Хаяа би үзмнээс нь сэмхэн хулуухан би гэрийн зүүн орон дээр хөвтөж буй нүдгүй мэмийн хүчлэг дээр нар тусаагүй байхад үзмэн дуусвал хулгай илэрдэг билээ. Баригдлаа гэд юу гавхав дээ. Ижи минь хоймрын хүрэн авдрууд мөлхөн нүдгүй мэмийн аягийг дүүргэснэ. Надад атхыг өгчхөд бага яд чинь хэлэндэ гэж чанга хэлдэг байв. Энэ нь намайг шийтгснээ нүдгүй мэмэд дуулгаж буй хэрэг. Юр ил шийтгэлд буураач сэтгэл ханжээ. Яах нь вэ хөөрхийг хэмээн намайг цагаатгадаг байв. Багая хэмээх нь миний нагцах. Насны үрээр хүрээ хийдэж шавлан суусан хідээч цаг түр уймхэд шар шувталж төрсөн ганц дүүгээ бараацсан ижи юм. Бурхнаа нууж тахдаг зулаа шун өргөдөг цөвүүн цагт голомт сахих галзай болон би төржээ. Багая өөрөөрөө овглож тостой гараар баримгүй өсгсөн нь би. Багаяад 1000 муулавч намайг яахчгүйг би гадарлана. Их л удаж сүрхий муухай харна. Тэр нь алгадаад авснаас дор шийтгэл мэт санагдах нь ч би. Муу нагад цахаа гомдоочих вэ гэх айдас жаахан цээжинд минь багтаж ядна төгших билээ. Юр 4 халуун ам энэ маягаар нэгэн амбул болж бор хоног шар өдрийг өнгөрөөх тул нүдгүй мэмийн үзмээр дайлхан даруй их хүндлэл мөнөөс мөн. Идэ миний үед тэр улаа харж яах нь би хараагүй болж миний хүү битгий хараарай үзмэд таны үзм дуусч байгаа шүү дээ мэмэ. Оо зүгээрээ өнөө маргаашгүй багаяа нэрнэ. Мэмэн баяжаад л явчихна гэснэн шүдгүй улаан булаа гарган хөгжилтэй нэхэд цагаан унсан хоёр нүдэнд нь баяр гэлс хийснэ гинт төв болж гоо миний хүү чинь яаж юу явдаг юм бол доо гэв. Улаанбаатар хотод л байгаа да. Тэр ч тийм бах. Өнөө авч явсан жаал зугаа юм нь борлоо байх та гэд хараа орсон мэт утаа старсан тоон ширтэж санаалдав. Бага юм жилийн жил хаврын хавсарганаар хідэн тэмээний унгас адууны хөөвөр ямааны ноолуурсэлд шуудайлж аваад замын машинд дайгдан хот гарч өгнөө. Хөөрхи минь мөнөөхөн даржин хөрөнгөө яаж жөнхрүүлдэг шүү хаантай юм бүү мэд юутайж бууцанд бууж идэж төхөөрсний жаахан хойно хотын бовтой хоргой торохтой эрэхт нь миний нар гардагсан. Багаяа эрэх төхөж байгаа да гэд би цээжний гүнээс санаа алдахад нүдгүй мэм чөргөр туранхай гараар тэмдчин миний шороо үнэрсэн түнжин толгойг илснэ. Эргүнгүү аалж зутруул байдаг юм. Багаяа нүд ирнэ гэлээ. Багаяа ирвэл бөөн баяр. Өчүүхэн муу би байтугай хайрхан төгрөг минь баярлах шиг санагдана. Энэ хэр ижи гаднаас уур савсан халуун гэдс нэлхийлгэн орж ирснэ. Миний хүү галалчихгүй те. Гэрт хүйт орчихлоо. Хэмээн аргал зэрэглэхэд нүдгүй мэм байг ир амьтныг үнстэй хутгах чинь дутаа юу? Өдөө хямрт нь муу шүү дээ гэвэл мэм авто бууралцсан шанхайлж жихнийхээ араар урлагтайхан хавчуулаад галаа үлэн хөгжөө.
Хөх аргалын гал хуурай харган дамжин дүрлцэж манай 3 давхрахтай 4 хамт дороод халуу түгээд явчихлаа. Нүдгүү мэм үндийн босч гал үзэгч нь яасан сайхан юм хэмээн гараан ихэд мэм тогоо тавин тарган гэдсүүж энэ хоёр ч гялалзуур юм а. Гихцуур хаачаа сайтар арчиж зүсэн мэлэг сэмжин дорон шарав. Нүдгүү мэм умаахан гэснэн шарсэлэгний үнэр аван миний мөнхүү өглөөнөөс хойш хил дээрээ юм тавиагүй өлсөж байгаа да гэхэд ижи. Үгүй гадаах хоёр ч ялгаагүй. Гисээр тос дааварлсан сэмжтэй элгийг модон тав. Гадаах хоёр ч ялгаагүй. Гисээр тос дааварлсан сэмжтэй элгийг модон бавгарт хийн бит хоёрын өмнө тавив. Мэм тэмтчин өмхлөн. Мөнөөхөн миний ноолж дассан шар халзан эрэг түүний гайхсан нүд надад харагдах шиг болоход чимээгүй гарлаа. Гадаа сэрүүн татан сүмэж өвлийн ихэнх сарын элч муутай цагаан наран бүүдгэр саарал тэнгэрийн хээлд хунгар туулж яваа шавтрэрлэгтэй ганц чавганц шиг зүдэн ажээ. Би энэ бүгдийг харан миний дэрэгдэх хүчнөөн олон нүд чиртэж байх нь улаан шүдлэн үхрийн тэсгэлцсэн нүд. Суваа хэрэггүйний айсан нүд. Гүй ялангуяа тэр шархалцсан иргэний асуусан харц байв. Ийн ахуд их л хөхөн хөхрөлдөж сонсдож мөнөө хоёр сайн эр шагаандаа тултал төрийг нь эргүүлсэн ажлын хар бахиалан пар чирэн бугуйндаа хүртэл цус болсон гараан хол савчин айсвэ. Гүй юу их л баатарлаг гавья байгуулсан мэт цээж түн хөхгөр хараад игүрэжээ. Ой, дүүхүү гар дээр усъя гэдэл. Би хөлдчихгүй хэмээн хом бамбаагаар сайтар хутсан гангаас ус хутгаж мань хоёрын гар дээр хийж өгөхөд гүтийт гэх агаад зориуд мөсцсөн зайрмигдсан ус хутган пал хийтэл асгаад өсөө авчгүй хэрэг хэмээн хойлгов. Гэрээс мэм хүүхдүүдээ орж халуун гэдэсэд гих дуунаар мань хоёр өвлийн хүүтэнд сугалдаргалсан дээлээ ханцуйлан орж баруун талаар хайлтан суулаа. Мэм зүрхний тэтмийг галдаан өргөд 5 цулны юмнаас бурхандаа тавьж миний хувь хэмээн үнхэлцэг нүдгүү мэмийн хувь хэмээн үе сүүл голмахтай хүртээгээд бусдыг нь түмпэнтэй нөгөө хоёрын мэдэлд өгчхөв. Шав гургаш давшин сууж мөнгөн доногтой хуйнаас нь их ховлтой том болиусаа ширхийтэл суглан өөхмахан алгалсан 4 өндөр эрхийчлэн зүсэж шавгургаш давшин сууж мөнгөн тоногтой хуйнаас нь их ховлтой том болиусаа ширхийтэл суглан өөх махан алгалсан 4 өндөр эрхийвчлэн зүсэж том өмхөлөхөд шанаа түүш нь овс хийхээжээ. Харин дэлдэн дэрмэн мэмийн өгсөн тостааж хар болсон модон иштэй муу тонгоргоор уушиг элэгт өдийг очилж цаграг нус мэтийг хэд өмхэд цадуу бололтой над руу дүрлийтэл ширцнэ. Хоолой дэж гэв. Мөнөөхөн шаргалзан иргэний нүд харагдаад байсан тул би бавгартай өмхөлцгээ бариад чихтэй сууж байв. Шавга завжаараа тус савируулан тарган нуглуур шалар зажлангаа модон өмд өмсчихсэн юм шиг гэснэ. Нэг их мэрэгэн сэзэн үг хэлчихсэн мэт малай тэлинэв. За. Гэн золдсон гэдэс биш гэм хийсэн хотоод биш боллоо гэд сарвуугаар нь тосурссан гараа дээлийнхээ дотоод хормойд шударч хутгаа сэрхийтэл хуйлснаа. Цоохрол өгдвийнхэр бууна хэмээн үндийхэд ижи тусд нь 10-ын улаан дэвсгэрт барив. Шавга дэрэгдэхтэй өгөхөд дэлдэн дэрмэн чимээгүй өртлөөд дуугийнхан дагаж адлаа. Төдөхнөө дөрөө хан хийж морин туурай тожир холсноо үнсний цаахнаас тажигнан алслав. Тэд явчихлаа. Миний цээжнээ мордын тоос манаран босч үлдсэн мэдчихтэйхэн гуниг төрж эр хүн гисэндээ газрын өндөр хотны хомор бараацсан нь ийхүү намхан буурал овоо бүлгөө. Багаяа бит хоёр өксөх бүрдээ бэлэн чулуу нэмсээр овоо болгосон төдийгүй буух болгондоо нар зүв тойрсоор сайн ижвэл жим мэтийг үүсгэжээ. Би хот хэмээ холын хол газар буй өвгөн нагцаа өөрийн ирэхгүй өгүүлж ганцхан утас шиг бүдэг жим даган уруудахад
багаягийн мөр бүлээнээрээ үлдсэн мэт хөлийн үл халууд өгж байлаа. Чингэтэл арьс ширдэлгсэн хорооны хөлдөх жаахан боргэрээс ижий гарч ирснэ. "Миний хөө" хэмээн дуудаж шингэж буй тунаа муутай цагаан нар руу сарвчлан хараад нар хүрээлч гэж өнөө шин шуурханд гэхэн сонстов. Би шовго мэт нуруугаа өрн тэхийг алхаж багаяг дуурайн хэмээн хоолой засвал ижий сая намайг олж хараад "Миний хөөний түмпэнд ус хийгээдэр" гэлээ. Мөнөөхөн шар халзан эрэг болон амиа өгсөн амьдсын гидс гүзээ хийж байсан гуйлан түмпэн ажээ. Ижий усны ган түлхэн ус хийж хүч хүрдэггүй юм. Миний ганц гайхуулдаг ажил тэр. Гуйлан түмпөгөө амийг нь угтуулан барьж байгаад дүүрэн устай ганга жаахан түлхэх төдий сэрүү татсан сэв хүйтэн ус хол холхийн асгарах билээ. Энэ бас л эрдэм. Гэрэлцтэл арчсан гуйлан түмпэнд мэлтэлцтэл дүүрсэн уснаа миний нунж дорой царайг нэг 100 болж гүнийг хавтгай болж алайлах ажээ. Ижи гэрээ хаяанд орхичхоо гэснээ. Тэмээн тэрэгсэлт дээр дэлгэж тавьсан хаа гоёыг шар хийдэл хуулан эргүүлж тавиад "Миний хүүгийн цогцнууд хаа билээ?" гэв. Ер өчүүхэн над тхэн нэгэнд хэрэг болох юм байж гимэн би өчрөгөө баярлдаг билээ. Гэтэл ижим нь чулуун гэртээ аяга бавгаар хул хийж тоглодог гуйлан цогцнууд хэрэг болсонд би өчрөгөө баярлав. Надад ер хідэл бол хідэл би. Надад намар бригадын төв сахиж байхдаа төгөргийн хийдийн дугны балгас сүмийн туурнаас би лавтаа 60 гаруй төсөн юм. Эхлээд сүрхий шохорхонд тоолж байснаа олон олдоод ирэхээр нь тоолхооч болсон юмдаг. Ил баярт гуйлга намайг жигүүр ургуулж овоото толгодын ингэрдэх бяцхан хадны нөмөрт өрсөн чулуун гэрөөдөө чавхтав. Миний тоглоомын гэрт дутуу юм гэж үгүй. Мэмийн гуйсан гуйлан цогц гэрийн зүүн хаяагаар 9-9-өөр 10-аад үе би. Зарим нь цуурсан эмтэрсэн хидиж цогцөл бол цогц шүү дээ. Таада жаахан дээлийнхээ халтар хормой дээр гуйлан цогц хормойлж ижидээ чавхтан ирлээ. Ижи хараахан хөлтөөгүй шаргалзан иргэний арьс дэлгэж нуглаан дээр нь бид муутай хөлөөр бэр муутай өсгийдэж байснаа. Миний хүү хэд гიშгэтх гэв. Би малыг мал гэлгүй тоглож явсан болохоор арьсан дээр нь хөл тавихаас зүрхшин цогц хэмээн өгчлөхөд насаа нэм гэсээр ижи мөнөөхөн гуйлан түмпэнтэй ус руу очивол оранж аварт өнгө тогтон заримагдсан байв. Миний ижи дулаан алгаараа түмпэнтэй мөсийг инхрийлэх мэтэлснэ. Умаахан хэмээн зөөлөн харагдаад мөнөөхөн гуйлан цогцыг дутуухан хөлдөөсөн мөснөө бадтайхан шигтгэж харагдав. Мянган зул өргөдөг гэдэг юм гэж яран дарж шигтгэвч ер хороод зулал багтах бололтой. Гуйлан тахлаа мөсөн шигтгэж эхлэв. Ижи хийж буй ажлаа бишрэл дүүрэн гүйцэлдүүлэх агаад 19 20 21 гэснээ мөнөөхөн шар гуйлан түмпэнтөх хөхмөснөө шигтгсэн 21 цогцонд тос цудгав. Мөнөөхөн ичинд хэргэлсэн малын бөөрийн өхийг хайлуулж зулөрөх нь энэ билээ. Гүлмөр цэнхэр мөсөн дээр халуун шар тос дороо царцаж буй хургүй зуны шаргал тойромшиг болоход ижи хөм имэрч бүтээсэн зулын голоо намбай шигтгэв. Ийм хүүхэс хөлдхийн цагт миний ижи хүндтэй зочиндооч үл гаргах ган хиттэй загал сахиураа захин гал өгтөөж 21 зул асааж илээ. Нүдгүү мэмэн нүд орсон мэт зулын гол ороосон хөвөнгийн шинхэн нар авч зартадсан. Өнөөдөр чин зулын 25 даа. Хөөрхий гэснээ зааны хужирхаа ирэхээр шамдуухан имрэх билээ. Өнөөдөр зулын 25 даа хөөрхий гэснээ зааны хужирхаа ирэхээр шамдуухан имрэх билээ. Чулуун хороо бараадаж буусан өнчин ганц гэрийн тос даасан бор бүрээсэн дээр мянган зулын гэрэл ойн буж үзэгдэх хагаад нүдэ анаад харвал манай мүү 4 хант үлгэрт гардаг оосор бүчгүй орд цагаан өргөө мэт харагдаж билээ. Би биширч гүйцхийн эрхэнд өөрийн мэдлгүй. Өнөөдөр зулын 25 гэж шивнэн хаа хол яваа нагс тааж билүү. Ер дэргэд зул ороож суугаа ижидээж билүү сүслэж билээ. Эл зулын гэрэл деваажинд хөөр хисийг очих замыг гэрэлтүүлдэг нь үнэн аваас би улам молон зул өргөсөн билээ.
Хөрзөн хорооны шар бууснаа хөөцөлдөж өссөн шар халзантай минь. Лавтая диваачин зүготсон билээ гэж бодох сацуу. Ижим минь нэгэн зүгийг нэвчиртв. Жулдраа миний сэтгэлд шар халзантай босоод ирвүү гэх бодол төрж сэрхэн харвал зулын гэрэл хүрэх төдий тэртээд хэн нэгэн бүрлцэх нааж. Ижи хэм бэ? Хэмээн хоолойн жижирч сонсогдоход би басгүй ааж хэм бэ гэлээ. Бужаан байна гэхийг сонсоод сая тайвширч ахиулан харвал хөөхий хөшин хоёр гараа илгэндээ эвхэж нулимсанд норсондоо хорсож зовоо хулаан хацраа ээлж ядан айтаа юу гэв. Айтаа хэмээн багаа яг дуурайн үгс олсон хэдий ч нэг л муу совин татаад зүн намайг чимээгүйхэн эзэмдэж авлаа. Бужаа чаванц насаа нэм хүүхдүүд минь ичээ хийгээ юу хэмээн мэдээж юмыг мэдэн бодлон шивэнснээ уруулан өмөлзөж дэмээл ташааны товчоо бээрсэн гараараа эмрэн өнөө мөхийн гээд нулимсэн жолоогүй алтаа оров. Ичи мянган зулын дэрэгдээс босон харайхад өнөө мөхийн өөд болчихлоо гэв. Өө зайлвал тэгээ юу? Маахан гэснээ ижийн нүдэнд нулимс цээлэгнэж өнөө мөхидэн хүүхдэн л хизүүдчтэй. Гэхэд бужаа чавганц ахин нэг алхам дөхөөд хэлээд яах вэ? Дандаан охид гэснээ над руу харж ядаж зул өргөөд өгчих бүстэй юм алга гэлээ. Хин өвчихсэн юм бол хэмээн ангааж зогссон миний дотор пал хийж бужаа чавганц намайг өгсөн хүний яс бариулахаар иржээ гэдгийг тав тодорхой ухаарн димээл ичийг харвал гээ бас гачлана. Гэснээ над руу харах нь яг л бужаа чавганцын харс шиг гуйсан аргадсан айс илтажээ. Чингтэл мөнөөхөн улаа битгий үзүүл хэмээн тачигнаж байсан нүдгүй мэмийн дуу гэр дотроос гарч хээ муу хэн өөд болоо юу? Миний банд очооч үүдийн нуйсан гэрт эр хүн л эхэлж ордог юм шүү дээ гэлээ. Бужаа чавганц энэ хоёр чинь нэрээ эвээлдэг шүү хэмээн над руу заа явах уу да гэсэн харцаар харав. Ижи маань таг тугой яруухан ухаан нь нулимсандаа шингэсэн мэд чимээгүй асгаруулах ажээ. Үхлээхийн хэрэггүй юмсанж явлаа. Анхны цас унсан шөнийн талаар бүдчин барин таваргаж хөрөв. Юунаас ч юм айсангүй, яагаад ч юм даарсангүй. Хэн нэгэн ядарсан хүнд төшөг тулгуур болохын хаа нэгтээ айсан сандарсан хүмүүст нүмер нөөлөг болохын их хүслэн л намайг өөдөж явлаа. Бужаа чавганцын хот хоёр ойр гэр юм. Нэг нь бурхан болооч тэрбээр хүүхдүүдэд дарагдсан хижээл авгаа байв. Усан дусал шиг ижилхэн 7 шар охинтой билээ. Тэд бужаа чавганцын өмгөр гэрт уйлалтан суун. Намайг харснаа бүгд л хормой хотоо хумиж дордороо суудалцсан өөдөө гар дээшээ суу гэж өггүй зангав. Бүр худаг дээр таарах болгон ээ бөөвөө хэмээн шоолж урт улаан хилээ гаргаж явдаг дунд охин нь хүртэл хөвөнтэй дээлийнхээ симэрхий хормойг санд руу хумиж авав. Би зулын гэрэлц хүмэлзэх хорморт суухад бужаа чавганц бавгар дүүрэн идээ тавьж тагш дүүрэн сүү барьлаа. Энэ мэтийн хүндлэлийг тэр болгон үзээгүй балчир сэтгэл барьцаалтавч идээ амсаж сүү балгаад босоход бүгдэд эрхийн дагав. Бүрлээчийн гэрийн өрх бүтээлттэй үүд уяатайж элгэрийн барааг хараад л сэтгэл даарах шиг болсон ч бужаа чавганц хийгээд 7 шар охинд нь эр хүний төшөг үзүүлж буй тунж шийдмэг алхав. Гадаа тас харанхуй хагаад ботхон бор толгодын тэртээс холын тэрэгний гэрэл мэт бүдэг гэгээ асах нь миний ичийн 1000 зул билээ.